I've been dancing in my room, swaying my Самцано feet. Бамбидивэн таны хайртай хүн ердөө 15 хоногийн ой санамжтай. Таныг 15 хоноод л өрөмөргөө мартчихдаг бол та яах вэ? Хамт байж хагасаар бүр өөрийгөө сануулж харилцаагаа дахин шинээр эхлүүлж хамт байж чадах уу? Аль эсвэл намайг марчглаа гэд хайж хагцуу. Ингээд кинондоо орцгоё. Таны ачаар миний 8 сайн байгаа гэд цэцгийн бурханд мөргөж байтал аав нь яаран ирээд чамд хэрэгэм зэрэг олохоор болсон байна гэв. Лид Тянч баярлаж ямар хэрэгэм зэрэг юм бэ гэхэд эзэн хаан чиний хөрөг зургийг хараад хатан болохоор болжээ гэхин тэр. Гэтэл үйл явдал хэд хоногийн өмнө лөө шилжчихэд хаант улсын гоо бүсгүүчүүдийн тэмцээнд охиндоо айл бүр охиныхоо хөрөг зургийг явуул сонгогдсон охтыг шагнах болно хэмээн зарлал явж байх үедээ зэрэгцэн Зитян хооныхаа араас хөөж яваад мөнхийн дайсан чин ахваг мөрөгчгөн. Гэтэл ахва манай Зитяныг нүүрэн дээрээ хачуу улаан мэгтэй юм бэж бас тэмцээнд орох гэж байгаа юм уу? Царай муутай юмтан химийн өөлж гочлно. Зитян уурандаа шууд газраас шороо авч хувцас руу шичгээд хилээ гаргаад яваад өгнө. Ахва хариугаа автаа Зитяны хөрөг зургийг аимшигтайгаар зурж тэмцээнд рүү явуул хэмээн нэг хүнд мөнгө өгөөд чамайг зовоомор байна гэхин тэр. Гэтэл тэр хөрөг зураг нь бүр бүх үе шатыг давж эзэн хааны хараанд өрчгөн гэж хим мэдэх билээ дээ. Зитян сандарч одоо яана хаан лам миний энэ мэнгийг мэдэхгүй болохоор сонгосон байж таарна. Тэгээд ч би явахгүй. Эмээгийнхээ хажууд байж танган уулахгүй бол болохгүй штэ. Гэхэд эмээ аав хоёр нь чи явахгүй бол манай гэр бүлийн бүх хөрөнгийг хурааж манайх гэдэг айл балран штэ гэд Зитяныг ордонд очих ёстой хэмээн ятгана. Зитянч бууж өгч за гэр бүлээхээ төлөө л очих ёстой. Хормын өдөр товлогдоогүй юм чи очоод эзэн хаан намайг таалахгүй бол би гэртээ буцаад хүрээд ирнэ гэхин тэр. Ингээд Ли Зитян хааны ордонд очино. Өргөөний зарц Зитянд баг саг зүйлсийг тайлбарлаж өгч байтал Зитян чи намайг битгий эрхэм дээдсэ гэж дуудаад байл та. Зүгээр л Ли Зитян гэж дууд гэхэд зарц бүр яалаа гэж би хатныг нэрээр нь дуудаж зүрхлэх билээ. Болохгүй гэхэд тэгэл зүгээр шавлий гэж дуудаа. Тэгээд ч хоёлаа одоо эзэн хаанд үйлчлэх юм чи зүгээр ихч дүүс гэсэн үг. Гээд мөрөн дээр нь гараа тавихад зарцч бүр сандран та надаар бити ингэж тохуурахад байл та химэн уйлан дугар. Тэгснээ Зитян нэг урт уяа авч ирээд эндээс зүгэдэх гээд хааныг орж ирэнгүүт уяанд толгоогоо хийчгээд би бол үхэх ялтай. Би эзэн хааныг хуурсан гэж жүжиглэхэд хаанч битгий жүжиглээд бай. Нанасаа буу. Эсвэл би чамайг буулгах юм уу гэхин тэр. Тэгээд эзэн хаан чи зүгээр хэсэг миний ихнэр болоод жүжиглэж. Цаг нь болохоор би чамайг явуулнаа гэв. Зитян та хинт зориулж хуурамч гэрэл хийж байгаа юм бэ гэхэд хатаа ихтэй. Хатаа их намайг 100 хатантай болгох гэж зовоож байна. Намайг хатантай болчихвол угсаа залгамжлах хаан болох юм аа гэсэн. Надад хүн амьтантай дурлалцах сонирхол огоог талга. Тэгээд л зүгээр таарснаа сонгосон юм аа гэхин тэр. Зитян арайчтэй би зүгээр л нэг сонгогдсон хүн юм уу гэхэд ханху чи дургуутаад байгаа юм уу? Зарц зарлиг бич. Ли охтыг 9 үеэр шийдэг химээ тоглоход Зитян шууд хүүе та чин тоглоом ойлгодгүй юм уу? Би таны хэлсэн бүхнийг хийе болж байна уу? Химээ тайвшруулахад хатаа их Зитяныг өргөөндөө ир гэсэн байв. Зитянч хатаа их дээр очиж бараалгахад түүний нүдний дор хулаан мэнгийг хараад шууд уурлаж энэ суудалд хинт сууж болох чи лав биш гээд орлоо. Тэгснээ чи ордноос явна гэвэл би чам 40 мянган алтан лан өгье гээд оруулж ирэхэд Зитян бүр хацны юм гээд баярлаж явчихъя л та. Энэ мөнгө минийх болвол хуучин байшин даа эмээ минь амьдрах хэрэггүй болно штэ гэснээ. Гэхдээ явчихвал ханхуу 9 үеэр минь шийтгэн гэсэн штэ. Ийм их мөнгөтэй болсон ч авч чадахгүй. Яасан хэцүү юм бэ гэж бодоод хатаа ихэд би явахгүй. Би ханхууд хайртай. Энэ насаа түүнд зориулна гэхэд хатаа их чи үнэхээр хатан болмоор байвал бүх хүмүүст үлгэр дүрэлэл үзүүлэх ёстой. Чи мах туснасаа тастаж надад тан хийж өгнө гэвэл чадах уу гэхэд Зитян шууд би зөвшөөрч байна. Танд хэр их хэрэгтэй юм би хүснээрээ авал та гэд хөлөө гаргана. Хатаа их бүр гайхаж чи над хөлөө даалт хийгээч юу болж байгаа юм гэхэд Зитянч шууд таны өвчин тийм ч ноцтой биш болтой. Цаашаа тан хийлгэмээр байвал хизээч хамаагүй хийлээрэ би хийж өгнө гэд гараад явчихна. Ханхууж хатан бол миний төлөө гөгнөө зориулж чадах юм бихтэй. Тиймээс та миний хэрэгт оролцох хэрэггүй гэв. Зитян өргөөндөө очиод отчийн өгсөн танг уух гэтэл үнэхээр муухай өнөртэй муухай амттай байсан тул ууж чадахгүй. Зарцтай. Чи бит хоёр бараг ихч дүүс гэж хэлсэн биз дээ. Мэ ууч гэж зарцтай уулгаад ер нь ханхуу яагаад намайг явуулахгүй байгаа юм бэ гэхэд зарц нэг юм хэлэх гэж байтал ханхуу яг гаднаас орж ирээд би өнөөдөр энд хонноо гэхин тэр. Зитянч хүүе хоёлаа чи ажлын цагтай байх ёстой штэ. Өглөө 9-оос орой 6 хүртэл байна үсттэй. Ажлын цаг дууссан гэхэд ханхуу үнэмшилтэй байх ёстой учраас байн хамт байх болно гэв. Зитянч амдаа өглөөж дуртай дургу. За гэд орон дээр очтол ханхуу чи газар унт. Би орон дээр унтна гэд Зитяныг газар руу хөөчихв. Манай хүн ч ёо ийм хатуу юм дээр яаж унтах юм бэ? Гүнж хатан болно гээд л байсан. Ордон ингэж унтдаг юм уу? Хурдан гэртээ харих юмсан гэд хэвтгэхэд ханхуу яасан хатуу байна уу гэхэд Зитян айл хизээний унтчихсан байв. Ингээд өглөө болтол Зитян бүр орон дээр ханхууг твэрчихсэн унтж байдаг. Тэгснээ хүүе та намайг яасан юм бэ? Би яахаар орон дээр байгаа юм бэ гэхэд ханхуу шууд чи харин өөрөө намайг яасан юм? Яах гэж миний орон дээр гарч ирсэн
юм гэд маргалтна. Хаан хөөж миний дотор хувцсыг ингэж ирээ зэрэг уурсан учраас чамайг шийтгэн гээд явна. Харин хөөхий зарцсан би таны сэтгэл санааг өргөх газар аваачаа гэд чагны модон дээр авчирна. Тэгээд энэ мод өөрийн гэсэн түүхтэй эрхэмдээд хатан болон хааны мод гэдэг юм гэхэд Зэтиан шиа удмын нэгэн бүсгүй хатан болсон гэдэг. Тэрнтэй суусан хаан чагны цэцгийг харах туртай байсан болохоор хатан хашаанда энэ модыг суулгасан юм гэлээ. Тэгээд л ийм сайхан мод энд дургаж л тээ гэхэд зарц. Та яаж энэ түүхийг мэддэг юм бэ? Энэ чинь гэд нэг зүйл хэлэх гэж байтал Зэтиан яриаг нь таслаад модны хажууд байсан үгтэй пайз руу заагаад чавхны модыг зөв төвсөн хүн 9 үеэрээ сайхан амьдрнаа гэсэн байна гэхэд зарцна. Энэ бол манай орны хайрын мод гэлтдэг. Зарц эмэгтэйчүүд бүгд л хайртай залуучуудынхаа нэрсийг энд бичиж хүслээ шивнэдэг. Та бас бичвэл яасан юм бэ гэхэд надад хайртай хүн байхгүй юм чи би бичиж яадаг юм бэ гэд явах гэтэл улаан тузан донд ганцхан хар туз байгааг хараад энэ арай эзэн хааных юм уу гэд татаж байгаа таслаад унгачих. Зэтиан зарц хоёр хоёулаа яана газрын бурхныг сэндэж чихлээгээд сандарч байтал ян шуан гүнж ирээд би чамайг харсан шүү. Чи яаж хүсэл биелүүлдэг чавгны модыг тастаж чадаж байна. Ямар шийтгэл үлээхээ чи мэдхүү гэхэд манай Зэтиан чи намайг хин гэдгийг мэдэж байна уу? Би хааны хатан байна. Хаантай адилхан л гэсэн. Татвар юмсыг хүрээлэн би хариуцдаг юм. Энийг би өөрөө мэдээ шийдчихнэ. Гэхэд чи хатын юм биз дээ. Хатан хүн чинь төс зарайд сайтай байх ёстой. Ийм сорвтой байх юм гэж үү? Гэхэд манай Зэтиан заавал царай зүс сайтай байх албагүй. Эзэн хаан надад хайртай болохоор намайг хатнаа болгосон юм. Эзэн хаан надаас уул нуурч тэнгэр хөмөрөхөд л салан заа юу гэхэд ард нь хаан аль хэдийн ирчихсэн. Би чам тийм их хайртай юм уу гэхин тэр. Яншуан гүнж хаантаа энэ нэмэгтэй чавгны модыг хугалсан. Бас өөрийгөө таны хатан гэж хэлсэн. Үүнийг яаж шийдэх юм гэхэд эзэн хаанч тэр худлаа яриаггүй. Ганц мөчөр хуглаа л биз. Би хайртай болохоор хатнаа болгосон юм. Энэ цэцэрлэгийг нураасан ч хамаагүй. Чавгны мөчөр унсан ч гүнж та дээдсийг хүндлэх ёстой юм шүү. Химэн өмөрөхөд гүнж ч хэлэх үггүй болоод явна. Тэгээд хаан чи үнэхээр энэ мөчрийг хугалсан юм уу? Тэгвэл энэ тууцан дээр бичээстэй байгаа миний хайртай хүний нэрийг мэдмээргүй байна уу гэхэд Зэтианч үгүй би хин гэдгээ мэдэн шүү дээ. Таны хайртай хүнийг мэдэх шаардлага байхгүй гэд болж ирэхэд хаан жуурлаад намайг даад яв гэснээ өгдөө цэхээ газар тавьчих. Тэгээд дээшээ гараад над руу хар гэхэд Зэтианч энэ одоо яг яах гээд байгаа юм болоо? Яах гэж энэ гаргаад байгаа юм болоо гэж бодож байсан ч хаан чамд юу бодогдож байна? Том ширхэгтэй цас байна. Хаан ч хотын ойр нэг цайны газар нээгцэн байлээ. Тэнд очиж жүжиг үзэж личи идэх үү? Тэгэхэд тгийе гяс явъя гээд явна. Цайны газрын эзэн ч та хоёр их танил харагдаад байх юм аа. Анх удаа ирж байгаа биз дээ. Гэхэд цаана байсан хүмүүс ч энэ эрэгтэйний яасан царайлаг юм бэ? Эмэгтэй нь бүр үзлийн царайтай юм аа. Яаж юмтай хамт явдаг юм бэ гэлцэн. Зэтианч битгий тодоо. Угаасаа би тасцсан юм гэд дагуулад гарахад хаан ингэн дээр нь цэцэг зурна. Зэтианч бага насаа дурсахад жаахан байхад нь хүүхдүүд түүнийг царай муутай гэж шоолсон учраас уйлаад ээжтэй би яагаад бусдаас өөр юм бэ гэд хэлэхэд ээж нь чи царай муутай биш ээ. Чи бол цор ганц онцгой байхгүй юу? Чамаг их цор ганц хүн заавал гарч ирнэ гэсэн байдаг. Хаанч чи миний нүдэнд яг ингэж харагддаг. Чи бол хөөхөн гэд тэрвэрнэ. Өргөөндөө очиод Зэтианч өдөржин унтаад нойрмог байхад нь хаан чи маргааш өглөө гэхэд намайг мартах уу? Би ер нь хэн бэ? Намайг хэн гэдэг вэ хэмээн асууна. Тэгээд чи намайг зүрхэндээс илээд хизээж битгий мартаарэ гэд тэрвэрнэ. Өглөөч болж Зэтиан сэрээд чи ямар хөөрхөн залуу вэ гэсний сандраад чи юу юм бэ? Би хаана байгаа юм бэ гэд сандрна. Хаанч чи өнгөрсөн шүд намайг санана гэж хэлсэн штэ. Хамаагүй санахгүй байсан ч болно. Би бол эзэн хаан. Чи бол миний сонгосон хатаан гэхэд Зэтиан ихэд гайхаж тийм юм байж болно гэж үдэ химэн гайхна. Хаанч чи итгэхгүй байвал гэртээ очиод энэ тухай асуу гэхэд Зэтиан гэртээ очиод асуутал аав нь яг л анхных шигээ тиймээ эзэн хаан чиний хөрөг зургийг хараад нараа сонгосон юм аа гэв. Зэтианч би тэгээд яагаад энэ тухай мэдэхгүй байдаг билээ гэхэд аав нь яагаад чи мартсан юм уу? Нохоогоо хөөж яваад усан дунаад 3 хоног хүн дээр халуурсан шүү дээ. Тэгээд л бүх юмаа мартсан байхаа гэв. Зэтиа дахиад голд очиж цэцгийн бурхнаас миний бүх зүйлийг сануулад өгөөч би хэнийг санахгүй байна хэмээн залбирсан. Холоос харж байсан аав нь ураад тэр цэцгийн бурхны баяраас өмнөх бүх зүйлийг сандах хэрнээ түүнээс хойш бүгдийг мартчихдаг. Яагаад юм бөө гэхэд хаан хүн хамгийн муу дурсамжаа мартдаг гэсэн. Ерөн хатан ээж яаж өнгөрсөн юм бэ? Тэрнээс болсон байна гэж байх уу гэхэд тэрний ээж их зөрүүд хүн байсан гэд өмнөх үе рүү буцаад ард иргэд бөгөөд үлсгэлэн нэр үйдэж Зэтианы аав буюу захирагчаас хоолныхын зурдаж байхад ээж нь цаанаас нь гарч ирээд би ямар ургамлуудыг хольж идэж болохыг мэднэ. Надтай явж урах цураа өөртөө энэ байдлаас гарцгаая хэмээн тэмцэж байсан тухай сануулсан. Өмнө үед Зэтиан ирээд та хоёр юу ярьж байгаа юм бэ? Та жижигхэн мужийн захирагч юм байж эзэн хаантай юугаа ярьд юм бэ гэхэд аав нь тийм ээ би ч нэрээ жижиг мужийн захирагч л да. Гэхдээ зэрэгцэн имэн би энэ танг уухгүй муухай амттай гэхэд Зэтиан аль вэ би танд ууж харуулъя. Дараа нь та заавал уншуу гэж танга
бууж орхино. Энэ бүхэн яг Зитянд л зориулагдсан зүйлс гэлтэй. Ингээд тайл өмнөшгээ анх удаа ордонд ирж байгаа мэт нөгөө зарцанч дахин ихнээс нь орноо танилцуулна. Хаан Зитянтай хамт цог барихаар ирнэ. Тэгээд хаан байн байшиг ид гэхэд иддгүй гэв. Сонгийн ид гэхэд иддгүй л гэв. Хааны талаар юу санахгүй байгаа болтой. Энэ зогийг өгн бүгдийг нь Зитянд л зориулж бэлдсэн гэж зарцан хэлнэ. Зитянч тийм үү? Таад гой сэрээ байсан юм аа. Хаа юун туртай юм? Би аваач өгнө гэв. Хатан их эзэн хааныг удахгүй татвар юм сонгож аваа гэхэд хаанч та миний сэтгэлийг мэднэ үстэй. Би Зитянаас өөр хэнийг ч хайрлаж чадахгүй гэв. Хатанч энэ хой санамжгүй хүүхэн чамд хань болох уу? Заавал ингэх хэрэг байна уу? Би мэдэж байгаа болохоор энэ хүүхнийг хатан болгомооргүй байна гэхэд хаанч надад хамаагүй. Би хүлээж чаднаа гэд гарахад яриагийн Зитян гаднаас нь сонсож байсан байд. Тэгээд дотроо эзэн хаанд хайртай хүн байдаг гэж бодож байсангүй шүү. Энийг танд зориулж хийсэн юм аа гэд хоол барьчихсан байдаг. Тэгснээ сая танд хайртай хүн байдаг гэсэн. Тэр хүн чи хин юм бэ? Надад хэлчихэлтэй гэхэд чамд хамаагүй л гэв. Тэгээд би хатны суудлаа хизээж өгөхөд бэлэн шүү. Амьдрал хайртай хүнтэйгээ суuna гэдэг хамгийн чухал гэхэд тийм ээ. Би үнэхээр нэг хүнийг хүлээж байгаа. Намайг олж харахыг л хүлээж байна гэв. Зитяж та чи эзэн хаан биз дээ. Бүх хүн танд хайртай. Танаас татгалзах хүн гэж бараг байхгүй дээ гэв. Хааж тийм гэж үү? Гээд ойртоход сандраад босоод яв. Тэгснээ хачи юм аа. Яагаад гинэ зүрхээр хатгаад байна гэв. Гэтэл нөгөө Юангүйж хурж ирээд хлийн хатан дахиад хүрээд ирсэн үү? Би одоо ямар дүр тоглох вэ? Сая санаа мотой гүнжийн дүр тоглосон. Тэрний өмнө соёлтой сайхан сэтгэлтэй хүн болсон. Түүний ой санамжийг сэргээхийн тулд ингэж байгааг чи харах үнэхээр их өрөвдөлтэй байх юм аа. Чи шударгаар хэлчихэж болдоггүй юм уу гэв. Хааж би тэрэнд хэлж байсан гэд өмнөх үе рүү буцахад Зитя сандарчихсан модон сэлбэр сэлээд чи намайг 15 хоноод юм мартдаг гэсэн биз дээ. Би энэ модон сэлбэрийг хийгээд дараа мартахаараа хараад чамайг санаж бай. Миний хайртай Хуабэй гэд шүүгээгээ нэхэд яг өөрт маш олон яг адилхан модон сэлбэрүүд гарч ир. Зитя би ийм олон удаа марсан юм уу? Би яагаад мартаад байгаа юм бэ? Яагаад хайртай хүнээ мартаад байгаа юм бэ? Яавал мартахгүй байх вэ гэд их шаналж уйлж хэцүү байдалд орж байсан бай. Хааж би ингэж л амьдрах ёстой хүн юм байлгүй дээ гэв. Маргааш нь жаргалын баяр болж бай. Өглөөнөөс эхлээд хүмүүсийг хүлээн авч уулзаж гадуур хөл хөдлөө ихтэй байлаа. Гэтэл нэгэн ээж юу гих отож хурж ирээд хүү Зитя чи энэ юу хийж байгаа юм? Ордонд ажилд ороо юу? Сав саваар нь өрөөс тэм хийдэг байсан хүүхэд гэхэд Зитя шууд таних. Та өөрөө сав саваар нь иддэг байсан шүү гэх мэтчлээ ярихад эзэн хаан хатан минь ой санам сайтай юм аа. Чи хөөхөд байхдаа иддэг байсан өргөс тэмхээ хүртэл санаж байх шүү. Харин миний тухай хэдэн удаа давцсан ч юу чгүй марчих юм аа химэн бодно. Тэгээд би ээж ичүүдээ уулзахаар ирсэн юм гээ давуулаад явхад та хатыг хийг имжлүүлэн гэж дуудсан ч яг үнэндээ Зитяныг имжлүүлэх гэсэн юм уу? Тэр сая өмнөх жил болсон явдлыг яаж байна гэж бодож байсан ч яг үнэндээ тэр үйл явдал 4 жилийн өмнө болсон юм. Яг юу болоод байгаа юм бэ гэхэд хаан 3 жилийн өмнө би хаан ширээн дөнгөж суугаад байсан. Дайр суур минь бэхжээгүй байсан үедээ миний том ах намайг саад гэж харж байсан учир намайг ордноос гарахыг хүлээж байгаад хөлсний алуурчуд явуулсан. Ингээ замд нь хамгаалагчдыг нь хөмнөөж дайраад яг эзэн хаан руу харвах үед Зитян өмнөр нь орж сунанд оногдсон байдаг. Үүнээс хойш 15 хоногийн дотор бүх зүйлээ марцдаг болж огтхон зогсохгүй 15 хоногийн давтамж. Гэхэд ээж ичүү эрхэмдэцээ би өмнө нь яг ийм өвчнөд учирч байсан. Энэ өвчин бол дотоод тэмцэл алдагдаж цус хуурснаас үүдэлтэй ноцтой өвчин. Эртний суудраас үзэхэд идэгрэх боломжгүй. Энэ өвчин хизээж идэхшгүй. Харин та эртхэн бууж өгсөн дээр ер нь найдвар байхгүй. Энэ өвчнийг надаас илүү сайн мэдэх хүн гэж байхгүй. Та хичнээн хайсан ч үүнийг имжлэх хотож олж чадахгүй гэхэд хаан уурлаад хөөж авал. Ингээд өмнөх үед яг энэ өдөр буюу аз жаргалын баярын өдөр бас эзэн хааны төрсөн өдөр. Зитян баярын дуудуулж өгөөд эрт үеийн төрсөн өдрийн билүү бариад дуудуулж өгөн лаа үлээлгэж байсныг эргэн санаад харга мохордож ээж ичүүгийн хэлсэн хизээч имжлэгдэхгүй гэх үгийг бодон шаналт суудал гаднаас Зитян яг өмнөх шигээ билүү барьчихсан дуудуулж орж ирнэ. Үүнийг харсан эзэн хаан уйлаад зогсолтгүй уйлж байдаг. Зитян сандарч та яагаад уйлаад байгаа юм бэ? Битгий уйлал та гэхэд тэрч аваад би баярсандаа уйлж байна гэв. Дотор нь хичнээн их бачуурч байгаа бол доо хөрх юм. Ингээд маргааш нь хаан зарлаг гарган энэ улсын хамгийн сайн отож нарыг цуглуул. Миний хатныг имчилж чадсан хүнд би юу ч өгөхөд билээ гэхэд хатан их уурлаж чи уус даяар хатнаа ой санамжалдаг өвчтэй гэдгийг мэдэгдүүлэх гэсэн юм уу гэд уурлаа. Хаанч би хатнаа ой санамжалдаг өвчтэй болсон гэд орхиж чадахгүй гэд явна. Хатан ихч ихэд уурлан яг одоо Зитяныг миний өргөнд дууд гэд Зитяныг ирэхэд чи ер нь хідэн шөнө хаан чиний хажууд нойргоо хоноод сахид суусныг мэдхүү гэх мэтээр уурлаж гарахад Юангүйж хатан их минь уурлах хэрэггүй дээ. Тэр үнэхээр л юу ч санахгүй байгаа гэхэд тэгвэл хэлэх ёстой юм байгаа дээ. Даатга уух гэд чавны модны хажууд хөрсийг ухахад Зитян өөрийнхөө өмнө нь бичиж байсан цагтлыг олно. Нэг сэтгэл зүрхтэй болж хизээж мартахгүй гэж бичиж байснаа уншина. Тэгээд хаантай хамт нөгөө л үздэг жүжигээ өөрөө төрүүлж үзэх санал тавилаа. Гэтэл өмнөх үе рүү буцаж анх манай хоёр яаж танилцаж байсан нь гар тахлын ширээн дээрх жимсийг идэж байхыг харсан эзэн хаан уурлаж чи яагаад жимс хулгаж идэж байгаа юм? Бас яагаад энэ мөчрийг хугалсан юм бэ? Үүний хугалбал 9 үеэр чинь шийдэх журамтайг мэдхүү гэхэд чи эзэн хаан юм уу гэж асууд. Хаач үгүй ээ гэхэд тэгвэл чи юундаа сүржнээд байгаа юм бэ гэв. Ийхүү манай хоёр танилцаж цаашид улам бүр татансаж бие биедээ сэтгэлтэй бол.
Харин нэг өдөр эзэн хааны пайз ингээс нь унахыг харсан Зитян эзэн хаан гэдгийг нь олоод мэд. Тэгээд манай ордонд бүх зүйл байгаа. Гэхдээ хатан л байхгүй. Чи миний хатан болооч гэх санал тавь. Мөн ордонд очиж эзэн хаанд чин сэтгэлээ харуулж Ли Зитянтай гэрлэх зөвшөөрлөө ханхуу авсан байд. Ийхүү л манай хоёр хурмаа хийсэн бөгөөд хурим дээр удаанаар баг багаар алхах гэх зааврыг үл тон Зитян хааныг харангуйтаа шууд гүйж очоод би чам нэрээ ирлээ хайртай гэж хавшгамаар байна гэв. Үүнийг харсан хатын ихнүүд бүр орой дээрээ гарсан байд. Харин жүжиг дээр энэ бүх төөх нэг нэггүй гардаг байж. Ийхүү хаан руу дээрсэн ууган хүүг дээрөө цаазалж хатан ухаан орсон ч бүх зүйлээ мартаж ой санамж нь 3 жилийн өмнөх рүү ухарсан байж. Тэр үеийн яг хаантай танилцаагүй байсан үе нэмсэн. Хатанч хагас сарын хугацаатай ой санамжаа байн гарцаад 3 жилийн хугацаа өнгөрсөн. Жүжиг ийхүү тоглож тусгаж жүжиг үзэж байсан босод хүмүүс нөгөө л нэг жүжиг байжтэй яасан уйдгартай юм бэ? Өөр юм үзүүлж болдоггүй юм уу гэхэд Зитянч харин чи бас уйддаггүй юм уу? Олон удаа л үзсэн байж таараач гэхэд хаан сандарч чи бүхнээ санаж байгаа юм уу гэ тэрв. Зитян би ингэж байн мартаад байхад чи хэдэн удаа надад дахин анхнаас нь сануулах гэсэн юм бэ гэхэд би царайлаг болохоор чамтай дахин танилцаад байж чаднаа гэв. Зитянч уруул дээр нүсээд энэ бол эцсэх намайг дахиж хайх хэрэггүй. Чиний над руу харах нүд чинь зовлон дүүрэн бай. Би чамайг зовоож зовлон дүүрэнүүдээр харуулмааргүй бай. Баяртай гээд орхиод яв. Зитян гэртээ иртэл имийг хүй хагасаар болчихсон юм. Ой санамжаа дахиад алдсан үн бэл юу билээ гэж бодсноо шууд би ийм уумааргүй байна гээд нөгөө жүжигээ эхэл. Зитян чи уувал би уун гээд хөтөл Зитянч өг дуугүй уугаад та энэ олон жил надтай хамт энэ имийг уусан бидтэй гэхэд имээ шууд л тэрвээ. Би яаж чамайг ганцаарч чинь зовхыг харах билээ дээ хэмээн. Гэтэл Зитяны мөнхийн дэсэн аахва нэг содар барьчихсан. Зитяныг ирсэн байгааг ч мэдлгүй. Имээ би нэг арга боллоо. Дараагийн удаа Зитяныг чавны модны дор эзэн хаантай уулзуулъя гэхэн тэр. Гэтэл Зитян энэ олон жил чийч бас надтай хамт жүжиглдэг байсан юм уу? Би чамтай хамгийн анх нохооныхоо араас хөөж байгаад мөргөлдөж чи намайг царай муутай гэж хэлснээс мөнхийн дэснүүд болсон бидтэй. Тэр ч бас худлаа юм уу гэхэд аахва 2 жилийн өмнө би нэг хүнтэй суусан юм аа. Уг нь их зөөлөн хүч хаяа жахаа ухаараа гар хүрчдэг байсан. Гээд өмнөх үеэ дурсахад намайг ийм байдалтай ээж авах харуул ичиж өгөх байх та. Би яг яах юм бэ? Бүгд л тэрнийг сайн хүн гэж боддог. Надад өөр хийж чадах зүйл байхгүй гэхэд Зитян. Чиний аав ээж чинь чамд үнэхээр санаа тавьдаг бол чиний нос нулимсаар гэр бүлийнхээ нэр хүндийг тэжээхгүй үсттэй. Гадна төрөх бол яах вэ? Харагдах төдий. Харин амьдрал бол бидний өөрсдийн сонголтоо гэж хэлсэн байна. Энэ үгнээс нь болж аахва нөхрийнхөө эхнэрээ зоддог их нотлох баримтуудыг цуглуулж чадсан болохоор гэрэлдээ цоцлуулж тал хөрөнгөө авч чадсан. Чамд маш их баярлаа гэхэд Зитянч би юу санахгүй байгаач нийт гисэн хүн тусалсандаа баяртай байна. Чамд тусалснаас гадна миний мдийгүй өөр зүйл байгаа юу гэхэд аав нь би чамд одоо ерөнхий сайд баснаа хэлхэн зүйтэй байхаа гэв. Зитянч маш их баярлаж би ерөнхий сайдын охин болсон юм уу? Ямар сайхан хэрэг вэ гэхэд цэцгийн баярын салиут буудаж Зитяныг ирэх бүрд тосгоныхон цэцгийн баярыг тэмдэглэдэг болсон байх бөгөөд алхдаг замыг нь хүртэл динлүүгээр чимгэлснийг хараад явж байтал динлүүг эзэн хаан үлгэж байх нь тэр. Зитян харсан ч танихгүй хүн шиг хажуугаар нь шууд л зурж өнгөрөв. Зитян ээжийнхээ шарлын хажууд сунгаа охин нь маш сайн хүнтэй уулзсан ч хажуу өвчин тосчихсон. 15 хоног бүр ой санамжаа марцдаг. Тиймээс тосгоныхон байна 15 хоног бүр цэцгийн морхны баяр тэмдэглэдэг болж. Гэхдээ би хайртай хүний мартмааргүй байна шүү дээ хэмээн уйлна. Ойрын хэд хоног хоол идэхгүй байгаадаа санаа зовсон. Зитяны гэрийнхэн гадар холлохоор авч гарна. Ээж ичүү хүртэл ирчихсэн байна. Хоолоос амстал бүх хоолны амт нь Зитяны дуртай анд байх нь тэр. Зитянч бүр ууранд хүрч яагаад надад зориулж ийм хоол хийж төв удаад байгаа юм бэ гээд иртэл эзэн хаан зогсож байтар. Хаанч чамайг хоолоо сайн идээсэй гэсэндээ л ингэсэн шүү дээ. Зитян чи намайг зүгээр л мартаад орхичих болдоггүй юм уу? Тэгвэл илүү хөнгөө амьдраа штэ гэхэд хаанч би тгийж үзсэн. Тих гэж оролцсон. Намайг 3 дахь удаага мартахад чинь би тгийж оролцсон. Ажлаа сайн хийж завгүй байвал чамайг санахгүй гэж бодсон ч бүхэн заах үед чиний тухай санаад байсан. Би яаж чадахгүй байна гэхэд Зитянч ганцаараа уйл цоход ээж чүү би чамайг идэж чаднаа гэх. Мөн хаан дээр очиод өвчнийг эмчлэх цоргаан зараг бол түүнийг тавьж явуулах юм. Ордонд түүнийг уяад байнга өөртөө дурлуулад байх нь зөвхөн өөрөө амиа боцох хэрэг биш үү? Надад нэг там бий. Та уувал бүхнийг мартна, түүнийг мартна. Харин шийдвэр гаргах л хэцүү гэв. Хаан Зитян дээр очиод би нэрэл их хуваачсан зүйл хийж байж чамайг дахин өөртөө дурлуулах нь чи хайрын сэтгэл гэж бодсон. Аргааш өглөө чи намайг мартна. Тэнгэрийн ивэл хязгаартай бол чи хүсэж байсан эрх чөлөөгөө эдэлдээ сайн сайхны хүсийгээд нөгөө танг нь ууж орхино. Зитянч өмнө нь мартах бүртээ энэ модон хүүхэлтэйг харж саннаа гэж байснаа дурсан хүүхэлтэйнүүдээ шатааж сайн сайхны хүснэ. Маргааш өглөө болж имэн жүжигл дээрээ жүжиглэн би энэ гашуун имийг уухгүй. Бид нар яагаад надад ийм гашуун юм уулах гээд байгаа юм бэ гээд Зитян дээр орж иртэл энэ удаа гайхамшиг тохиож 16 дахь өдөр болсон
ч ой санамжаа алдаагүй байдаг. Хотын гудмаар алхаж явахдаа би ой санамжаа алдаагүй байна. Харин тэр яасан бол гэхэд эзэн хаантай таарагч хаан танихгүй шиг зөрөөд явчихв. Зэтянч гунигсан ч ашгүй дээ тэрэн дээр дээ гэж бодно. Гэтэл ард эргээд хааныг ямар чадваргүй хайраасаа болж төрийн эргийг олигтойж өргөжлүүлэхгүй байна гэж гомдолсон тул дайны фронтод өөрөө орж ажиллахаар болсон байна. Зэтяны гудвлын суугааг харсан аав нь чи одоо бүх зүйлээ санаж байж яагаад зүгээр яваад очиж болохгүй байгаа юм бэ гэхэд би шууд яваад очивол маргааш нь марчихвал яах юм бэ? Түүний зовоохын нэмэр. Тэгэж тэр одоо намайг санахгүй байгаа гэв. Ийхүү хааны ордонд цэргэн нэгэн богц зүүсэн байгааг харсан хаан чи хизэнээс ийм зүйл зүүдэг болсон юм бэ гэхэд хотын гадна нэгэн бүсгүй бүх цэргүүдэд энэ богцуудыг хийж дайнаас их ирээрэ гэж тарааж байна лээ. Энийг бас танд өгсөн гэхэд хаан нэгээд хартал дайнаас 9 минут эргэж ирээрэ гэсэн бичиг байлаа. Цэргийнхээ бас богцыг нэгээд хартал харин юу ч байсангүй. Хаанч богц тарааж байгаа эмэгтэйг хайж олоод очтол нэг л таньдаг хүн шиг санагдаад хоёлаа өмнө нь уулзаж байлаа гэхэд уулзаж байгаагүй. Та олон хүнтэй уулздаг болохоор андуурсан байна гэж Зэтя хэл. Ингээд ээжийнхээ шарил дээр очиод ээжээ би түнтэй уулзаар байгаач тэр намайг санахгүй байна. Гэхдээ маргааш дайны талбар руу явна. Одоо л уулзахгүй бол энэ амьдралд дахиж уулзаж чадахгүй юм шиг санагдаад байна гэхэд нохойн түн рүү зогсоо цаг хугацааж эхлэв. Зэтян гинтэл хөөе түрүүн чамайг эзэн хаан даахва гэж дуудсан мэт. Чамайг мартаагүй юм байна. Тэгвэл намайг ч бас мартаагүй юм биш тэгээд хааны араас яран дахин. Гэтэл үнэндээ хаан үнэхээр Зэтяныг мартаагүй байдаг. Зэтян гүйцэж очиод шууд үсээ тавтал хаан үргэлжлүүлэн танихгүй мэтэлж үжилв. Зэтян дахин үсээд би уншиж болох юм уугүй юм уу гэхэд цэргүүд нь болно гэв. Хайртай хүнтэй 3 хоног мартагдахад ийм хэцүү байхад чи намайг 3 жил мартсан штэ гэж хаан гомдол. Зэтян шууд чи одоо дайнд явах юм чи гэс амжиж том хүний юм хийгээд тэргэнд жан ингээд дайнд ялт байгуулад хаан эргэж иртэл Зэтян шууд түүнийг таньж байв. Хааж үүнд нь ихэд баярлаж би газар нутгаа хамгаалыг эргүүлэн авч чадлаа. Одоо чиний гэгээлэн мөрөөдлүүдийг биелүүлцгээе гэх юм тэр. Харин Зэтян өөрт нь болсон бүх зүйлээ зурагтай хамт тэмдэглэл болгон бичиж үлдээдэг болсон байсныг нь хаан олоод уншиж байдаг. Түүн дээр нь чи танихгүй газар нэгэн царайлаг залуугийн хажууд сэрвэл тэр бол Шаолю бай шүү. Тэр бол чиний өнгөрсөн бас ирээдүй чи юм шүү. Айхгүйгээр түүнийг харих би чамд итгэдэг шүү. Чи тэрэнд дурлжил таарна. Хуучин Ли Зэтянаас шинэ Ли Зэтянд гэсэн тэмдэглэлээр дэвтэр дуусаж кино өндөрлөв. Дараагийн хятад кино драма товчлыг цаг алдалгүй сонсох хүсвэл манай сувагт subscribe дараад могоо хасаагаарай. Баяр таа.